За энэ жилийн судалгааны хамгийн онцлог үзүүлэлт юу вэ гэвэл түрүүн манай ерөнхий захирал Лакшмигийн хэлснээр тайлан одоо хамгийн анх танилцуулагдаж эхэлсэн 2012 оноос 2020 оны хооронд тайлан одоо боловсруулсан эхний 9 жилд тасралтгүй тэргүүлсэн Орхон аймаг энэ жилийн буюу 2023 оны аймагуудын өрсөлдөх чадварын судалгаанд дахин тэргүүлсэн. За Орхон аймгийн хувьд бол засаглалын үр ашиг болон дэд бүтцийн хөгжил гэдэг одоо үндсэн хоёр бүлгээд мөн одоо нэгдүгээр дээрэмлэгдсэн. Одоо энэхүү одоо үзүүлэлт нь бас ерөнхий одоо үнэлгээний үр дүнд нэгдүгээр дээрэмлэгдэхэд бас голлох нөлөөг үзүүлсэн гэж хэлж болно. За харин сүүлийн 2 жилд одоо ерөнхий үнэлгээгээр нэгдүгээр дээрэмлэгдэж байсан Дорногов аймгийн хувьд бол энэ жил нэг ирэмб одоо ухарч ерөнхий үнэлгээгээр 2-дугаарт ирэмлэгдсэн байгаа. За Дорногов аймгийн хувьд бол 2-дугаарт ирэмлэгдсэн бол дархуу бол өмнө говьсонбор аймагуд бол ирэмбийн өөрчлөлтгүй буюу 3, 4, 5 дугаарт ерөнхий үнэлгээгээр ирэмлэгдсэн байгаа.